сонсогчдын ээлжит подкастын дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр та бүхэнд энэ удаагийнхаа дугаараар 12 дахь удаагийн дугаар болж байгаа тийм. Японд за эмнэлэгт хэрхэн үзүүлэх вэ? Эмнэлгийн үйлчилгээ нь ямар байдаг вэ? За мөн хэр их те одоо өртөг зарцуулагддаг вэ гэх зэрэг талаар ярихаар бэлтлээ. За ягийн ойрт хизээ эмнэлэгт үзүүлсэн бэ? Би сүүлд даатгалаар болоо линз авах гэж эмнэлэгт үзүүлсэн юм байна. Нүдний эмнэлэгт хараагаа үзүүлэх гэж линз авах гэсэн чинь миний нэг өмнө нэг очиж исэн газар исэн. Тэгээд миний юуг шалгаж үзэнгүүтээ өөр салбарт нь үзүүлсэн. Тэгээд яг чиний энэ харааг бол шууд өгч чадахгүй энэ хажуудлын эмнэлэгт ороод үзүүлчих гээд нэм залхаа эмнэлэгтэй тийм нүднийслийн газар исэн. Тэгээд эмнэлэгт нь орчиж үзүүлэл тэгсэн чинь айгу айтайхан тэгэл миний хараа нэг амарч муу ишэлтэй. Тэгээд өмнө нэг зүүдэг гэсэн шилнүү жоохон бүрлцээд ч юм шиг санагдаа. Тэгээд линз авъя гэж одоо линз контакт линз зүүдгүйсэн болохоор авъя гэж одоо тэгэл үзүүлээ. Тэгээд дандаа зүүж байгаа мó. Зүүж байгаа нэрээ тийм өнгөхгүй юм уу? Өнгөхгүй. Зүүгээд байгаа шүү. Өндөг энэ. Бараг 2-7 хоног болж байна. Тэгээ 2-7 хоногийн нөгөө линз аваад тэгээс эхнийгийг хайсан. Яг адилхан юм биш хоёлаа. 2-7 хоног зүүд юм уу? Хайснаас 2-7 тийм үү. Тэгээ яг өчигдөр юугаа хаяад 2-7 хоног хаяад өнөөдөр ах сайн тийм яг 5 дахь. За анхандаа тэгдгэл юм хөхтүүд аа. Сүүлдээ би бүр анхандаа ингээд нэг мартчихдаг болохоор тэмдэглэлүүд дээр бичдэгс ахгүй юу. Эндээс эхэлж ингээд эхэлсэн шүү. За сүүлдээ би бүр тийм урцэгдэр солисон ахгүй гэсэн. Ойр тэгэл нүд аргаад байсан. Одоо солих болсон баг. Би одоо баримжаагаар харин тэгдэм шиг л тэр нөгөө надад заасан нөгөө нүдний линзний хүн надад айгуу сануулж хэлээд. Харин тийм ээ яг 2-7 хоног болоод ягаараа заавал угаасаа яг бид ингээд мэдрэгддэг. Яг нүд ингээд тороод санаагаар ч ингээд аргаад байгаа юм шиг санагдаад. Би болохоор яг 2-7 хоногийн өмнө нөгөө нэг гольф явахдаа хамгийн анхны өдөр зүгс ахгүй. Тэгээ айгуу сайн санагдсан. Тэгээд тэгвэл нөө бөмбөгөө олж харахгүй. Тийм ээ тийм. Тэгээд нүднийстэй залахгүй юм чи ингээд тэрний өмнө яа за ер нь энэ боломжийг юуг ашиглаад линз авъя гэд тэгээ өмнө нь авсан. Тэгээд эмнэлэг сонсож байгаа хүмүүсээс айгуу гайхаж байгаах тий одоо линз авахын тулд тэгэж эмнэлэг орж одоо хараагаа тогтоолгож нөгөө нэг эмчийн бичгээр линз авна гэхээр тий. Тэгэл одоо жишээлбэл одоо тэр миний тэгвэл нүдний эмнэлэг орсон юуг ингээд яриа л та товчхон. Эхлээд миний харааг үзээд тэгээд юугийн манд тааруулж өгөөд за тэгээ ямар линз авмаар ингээд одоо өнгөтэй линз ам өнгөгүй линз амаар байгаа мó нэг өдөр хэрэглээд хайдаг линз авах юм уу 2-7 хоног хэрэглэдэг линз авах юм уу 1 сар хэрэглэдэг линз авах юм уу гэл тэгэл одоо Японч нөгөө бүгд хараамаатай болохоор тэрэн айгу нарийн хүчтэй юм шиг байна. Би сайн мэдэхгүй нөө гэл тэгэл одоо ямар хуу линз тэгэл тэрийгээ сонгочвол линз дахиад цаашаага бас дотроо айгу өөртөө тэнгүүд би сайн мэдэхгүй л энэ гэхдээ миний нүд ингээд жоохон аргаад идэв дороо ингээд хуурайшаад идэв нэг кондишн энтертэй болохоор тэгээд ингэсэн чинь төгөөд энэ линз ингээд агаарыг нэвтрүүлдэггүй болохоор чигийг алдахгүй ч юм уу тийм байдаг. Тэгвэл энэ чамд зүгээр ах юу нөгөө зүүсэн ч зүгээгүй юм шиг байна гэд. Тэгээ бас айгуу гоё одоо юу вэ нэмгэн хөнгөн гэд нэг санал болгочихсон юугийг нь аваад тэгэл ерөөсөө би мэдэхгүй нөө гэл эмчтэй өөрийнхөө бүх юмыг ингээл тайлбарч хэлээл би одоо анх удаа линз зүгэж байгаа нүд одоо нэг тийм ч юм уу биш тэгтээ ямарсан хотлын юм харахгүй байгаа маа гэл хамаг юм ярангууд ихэнх хөвчлэн санал болгоод өгөн. Тэгээд линзээ сонгосныхоо дараа линзээ зүүсэн чигээрээ эмч рүү ороод тэр нөгөө нэг миний линзээ сонголцож өгч байгаа хүн маань нэг сувилагч маягийн юм уу. Тэнгүүтээ цаашаага линзээ зүүнгүүтээ яг эмч дээр цаашаага оронгуудаа эмч миний нүдийг дахиж дурангаар хараад нөгөө нэг өргөн мөргөн нь яг таарч ийн үү яг нөгөө харааны хэсэгт нөгөө энэ линз нь хүний нүд чинь бас том жижиг өргөн нарийн байгаа шүү. Тэнгүүт тэрэнд харж ийн нүдийг хараад за энэ линз чамд яг болж ийн гэд тэгээд харж өгөнгүүтээ нүд чинь харин жоохон аллергитэй нөгөө захтнаад байгаа юм биш тэгээд тэр юмараа харангуйтаа шууд мэддэм билээ. Тэгээд байгаа тэгсэн чинь нөгөө нэг линз зүүж захтаа жоохон аллергитэй ах юм бол жоохон юу болохоор линзгүйсэн ч аллергитэй болохгүй л хальтаа тэгээд надад тусаалга өгөөд тэгээд эмнэлэгт үзүүлж тэр бичгээ авчаал хажуудлынхаа линзний газартаа нөгөө эмчийн бичгээ үзүүлээл тэгэл даатгалаар тэгээ линз энэ болохоор даатгал орохгүй нүдний эмнэлэгт үзүүлж байгаа тэр нөгөө юу маань болохоор 70% хямдралтай болонгуудаа тэгээ би
нөгөө нэг линз угаадаг шингэн мингэн юу ч яахгүйсэн болохоор тэгээ бас нэг хаяа гангарахтаа айзуй гэдэг нэг өнгөтэй линзаас авч байгаа хараатай тэгээ дээрээс нь өнгөтэй яг ижилхэн хараатай. Тэгээ 2 төрлийн линз нэг сарын жилүү хэрэглээ аваад эмнэлэгт үзүүлээ гарахад нэг 6,000 yen орчим. Бас нэг яг эмнэлгийн төлбөр нэг 2,000 yen орчим гэхээр нэг 40-50,000 төгрөг гэх юм уу те. Тэр чинь тэгээд 70% хямдарсан байгаа. Үнэн тий. Үнэн шүү дээ. Ерөнхийдөө Японд юу яадаг те эмнэлэгт үзүүлэх болон за нөгөө нэг эмчийн бичгээр нөгөө эм авахд төлбөрийнхөө зөвхөн 30% л төлдөг байгаа тий. Тийм 70% хөнгөлөгдөв. Тийм тэр бас айгүй том тий. Тийм айгүй ерөнхийдөө айгүй хямдхан тий. Японы эмнэлэг айгүй хямдхан. Тэгэл одоо тэр нь шүдний эмнэлэг одоо юу гэдэг тий. Одоо мис засал хийлгэхэд ч гэсэндээ бас бүгдэнд нь ер нь юу үйлчлэн тий эмнэлэг твтэх энэ төргээд гэхдээ эмнэлэг твтгэхэд нөгөө нэг тэр өрөөнийхэн төлбөр бол хямдардгүй мэлээ. Орны төлбөр нь бол өөрөө төлт юм билээ. Хоолоос хямдахгүй мэлээ. Тийм үү тий. Бусдаар бол тэгэл тэр имжилгээ нь бол бүгд хямдарна гэсэн. Эмэн ч гэсэн бүгд хямдарна. Тийм. Тэнд тэгээд ерөнхийдөө ирээд тэр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдчихэж тэгж хөндлөдөг байгаа тий. Тий. За ер нь жоохоод анх хэрэгч байгаа хүмүүс ч юм уу яриа л та тий хоёлаа. Хамгийн анх ирэнгүүтээ нөгөө хороон дээр хаягаа бүртгүүлэхдээ шууд нөгөө эрүүл мэндийн даатгалд ороод тэгэл ирэх сараас одоо оюутан хүүхдүүд бол шууд гэрт нь одоо нөгөө даатгалын төлбөрийн хэмжлэл ирээд тэрнийг өнгөрсөн жилийн орлогоос нь хамаарат энэ жил хэр их эрүүл мэндийн даатгалд төлөх үү гэдг нь тооцогддог. Тэгээд хамгийн багадаа 1400 орчим yen. Гэхдээ эхний жил ягаад тэгэхээр одоо жишээлбэл 2020 онд Японд ирэх гэж бодъё л доо. Тэгэх юм бол 21 оных нь орлогоор 21 ондоо хэр их даатгал төлөх үү гэдг нь тооцогдох учраас 21 онд Японд байгаагүй учраас хамгийн бага даатгал буюу хамгийн бага үнийн дүн 1400 yen гэдэг сарын тэрийг төлдөг байгаа. Тэгэл сарын 1400 yen төлөх юм бол одоо ерөөсөө бүх эмчилгээг 70% хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэж болно гэсэн үг болно. Тэгээд 22 онд нөгөө цагийн ажил хийгээд ирэх юм бол нөгөө компанийн дүүрэг рүү чиний орлогыг мэдүүлчих учраас улс цаанаасаа бодоод 2 дахь жилээсээ эхлээд нэг 4,000 yen орчим болдог. Тэгэл тэр ирсэн хэмжээ юу юм бэлээ 103 манаас хэрэг тэр нэг жилийн орлого бага байх юм бол адилхан 1100-аар төлнө. Тийм 103 манаас одоо сая 30,000 yen-ээс илүү гарч байгаа. 300,000 yen-ээс дээш гарчих юм бол яг тэр нь яг хэд байна те тэрэндээ харьцуулагдаад ерөнхийдөө 2,000 эсвэл зарим нь бүр 10,000 ч ирдэг хүүхдүүд байгаа тий. Тийм тэгэхээр өнгөрсөн жилийнхээ орлогоос хэр их цагийн ажил хийж орлого олсон байна. Тэрнээс хамаараа тэр нь болохоор зөвхөн гадаад хүн биш бүх Монгол одоо Японууд ч гэсэн тий бүгд ижлэх юм байдаг. Тэгэхээр бүр их өндөр цалинтай хүмүүс бүр их өндөр төлдөг гэсэн үг тийм ээ. Тийм тэгээд өнгөрсөн жилийн тэг хамгийн анх нөгөө нэг хороондоо бүртгүүлэхтэй гэтээ одоо нөгөө нэг хорооны хүмүүс бараг л мэдэх байх л та өнгөрсөн жил одоо 0 орлого 0 байсан шүү гэсэн мэдүүлгээ заавал хийхгүй болол эхний жилээсээ бас үнэтэй хэмжлэлтэй магадлал ихтэй байдаг. Тэгэхээр хамгийн эхний жил 1400 yen төлнөө сарын 1400 yen төлнө гэдгээ сайн цэжлээд авах хэрэгтэй. Тэгээ 1400-аас илүү гарах юм бол хорон дээр очиад би өнгөрсөн жил Японд байгаагүй учраас энэ нэг юу ах шиг байна гэд янзлуулаад авсан дээрээ. Тэгэл гэрт тийм QR кодтай хэмжлэл ирсэнгүү тэрийг нөгөө нэг комбини дэлгүүрт аваачаал төлцдөг. Тийм байгаа. Тэгээд нэг юм эрүүл мэндийн даатгал гэдэг нэг юм иргэний үнэмлэх шиг жижигхэн цаас байна. Тэрийгэ ерөөсөө байнга бидээ авч явах хэрэгтэй. Тэр байхгүй бол хичнээн цаанаа одоо нөгөө шалгаад гараад ирнэ гэсэн юм бол байхгүй. Одоо бид нар уулын молонд явахдаа дандаа эрүүл мэндийн даатгал авч явдаг тий. Жишээлбэл бид нар ууланд явж агаад одоо гэмтээд одоо түргнэр ч юм уу эмнэлэг очих юм бол нөгөө нэг цаасаа бидээ авч аваагүй эрүүл мэндийн даатгалаа бидээ авч яваагүй байх юм бол 70% маань хөнгөлөгдөхгүй 100% төлөх болно. Гэтэ яг хуу дараа нь аваачаад болдог газар бас байдаг тий. Тийм дараа нь аваачаад нөгөө эхлээд бүтнээр нь төлчөө 100% төлчөө дараа нь нөгөө буцаалт мөнгө авч болно. Гэтэ 100% гэдэг чинь тамдаггүй их төлбөр байгаа тий. Эхлээд тий. Тийм учраас тэр эрүүл мэндийн даатгалаа бидээ байнга одоо нөгөө оршин суугчийн карттай хамт байнга ерөөсөө сетээр нь авч явж яадаг. Тэгээд тэр чинь бас нөгөө нэг ID олж бас хэрэглэгддэг байгаа тий. Хэрвээ Zairo картны оронд ID олж хэрэглэгддэг байгаа яг зураггүй ч гэсэн.
Тэгэл тэр карта эмнэлгүүдэд үзүүлэл юу байдаг? Үзүүлэл хөнгөлтөө тацаа идэх те. Гэтэ тэр юунд нөгөө нэг юу ордгоо те? Гоо сайхан. Тэ өөр юу ордгоо лээ. За ямар эмнэлгээд за одоо жишээлбэл өвдөл яах уу гэдэг юунаас нь ярих уу? Одоо жишээлбэл за ханаа төрлөө гэж бодъё л доо. Тэгэх юм бол Найка гэд одоо нөгөө юугаар өвдөж гин гэдгээсээ хамаарат ямар эмнэлэгт очих уу гэдгээ шийднэ. Одоо шүд өвдөж явах юм бол шүдний эмнэлэгт очино. Харин юунд Монголд бол эхлээд нөгөө нэг юу өвдсөн нь одоо юу байгаагүй гэсэн нөгөө нэг дүүргийн эмнэлэгтэй хорооны эмнэлэгт юу гэдэг лээ. Хороо дүүргийнхаа эмнэлэгт очиад тэндээсээ одоо нэгцэн эмнэлэгт очиад тэндээсээ хаашаа явахаа шийддэг. Энд болохоор тийм хороо дүүрэг ерөөсө хамаахгүй юу өвдснөөсөө хамаарат ямар эмнэлэгт очих уу гэдгийг шийдэг одоо очих уу гэдгээ сонгодог учраас ерөөсө хаана амьдардаг байна уу яадаг байна уу ерөөсө огт хамаагүй Японд даярах бүх эмнэлэгт чөлөөтэй үзүүлж болно гэсэн үг болно. Жишээлбэл би Токиод амьдардаг гэж хагаад бүр хол одоо Окинавад очиж явж агаад өвдсөн байх юм бол миний тэр даатгалаас ерөөсөө хамаагүй үйлчлэн тий. За хороо орон дээрээ заавал очиж юм уу тийм ерөөсөө байхгүй. Тэнгүүд одоо жишээлбэл толгой өвдөж явах юм бол толгой өвдөж явах юм бол одоо тэмлэгт очин ч юм уу тий нэг ханаад ч юм уу тиймэрхүү одоо нэг юм ерөнхий нэг юм дотрын эмнэлэг ерөнхий юм өвдөж явах юм бол дотрын эмнэлэгт очин тэнгүүтээ хоол боловсруулах эрхтэнц гэдэг юм уу тий эмэгтэйчүүдийн эмнэлэг за тэгээ шүдний эмнэлэг гэд нөгөө нэг салбараараа эмнэлгүүд нь бүгдээрээ тусдаа байж байдаг. Тэгэхээр заримдаа одоо японочууд гэсэн ярьдаг штэ энд нэг юм өвдөд ах энэ одоо хаана үзүүл хаашаа очиж үзүүлсэн дээр үү гэж ярьдаг. Жишээлбэл нэг юм миний ингээд нуруу нэг сайн өвдөд ах энэ одоо хаана очиж үзүүлэх юм бол хийх юм бол одоо СГГ үе мөчний тасаг үе мөч ерөнхийдөө одоо нөгөө нэг юм хөл гар өвдөх мөвдөх ч юм уу тиймэрхүү үед очдог юм л юм. Монголоор юу юм бол тэнд очиж үзүүлэнц гэдэг юм уу? Юунаас хамаарат. Юунд тийм Монголд хахад ерөнхийдөө монголчуудын хувьд нөгөө нэг эмнэлэг гэдэг амар тийм одоо юу гэх юм тийм хол юу байгааддаг тий. Нэг л тийм амар тий нэг юм. Үнэхээр яг өвдөөл одоо юу гэх юм бараг л юу ааж унахынхаа хувьд муужир зунхаа хувьд бараг очдог газар юм шиг тий. Тэнгүүд энэ болохоор бүр жоохон юм дээр очдог тий. Шууд эмнэлэг юм. Тий. Жишээлбэл ингээд жоохон найдаа гац ч юм уу хамарнаас нь ингээд нус гоожод авах юм бол за болохоо ойл ханаад хүрчиж очиж юу эмнэлэг орж им авч ууя гээл тий. Тий. Угаасаа тэр нь ч гэхдээ бараг дээр байдаг. Тэгвэл зүгээр нөгөө драгстороос ханадны юм аваад хор үйлчлэгээ айгу багтаа байдаг. Үйлчлэгээ багтаа. Тэгээ угаасаа өөрт нь таарахгүй бас байх тохиолдол байгаа. Бас үнэтэй байдаг. Эмнэлгийн эмнээс үнэтэй байдаг. Ер нь л шууд ерөөсөө эмнэлэг явцсан дээр байдаг. Тийм арсны эмнэлэг бас айгу хочтой юм шүү дээ. Одоо нөгөө балан батгын янз бүр юм гарчих юм бол шууд арсны эмнэлэгт очиод тийм нөгөө гоо сайхны үйлчлэгээ болол даатгал үйлчлэхгүй ч гэсэн арсны эмнэлэгт очих юм бол одоо юм гарсан эсрэг төрхтэй дээрээс нь харшил одоо нэг юм улаагаад захтнаад байх юм бол шууд арсны эмнэлэгт очдог. Тийм миний ер нь хамгийн их очдог эмнэлэг юм бол Найка, Арс тэгээ шүдний эмнэлэг. Шүднээс айгүй хямдхан болдог. Шүдний эмнэлэг бас айгүй. Монголд шүд бас нэлээд үнэтэй тий. Тийм. Айгүй үнэтэй л чиг санагдаад байгаа юм. 100,000-аар л яригадаад тийм. Энэ бас шүдний эмнэлэг айгүй хямдхан тий. Нэг очиход үзүүлэхэд нэг 2000-ын тэл гардаг тий. Айгүй хямдхан. Тэгээд шүдний эмнэлэгт очиод зүгээр одоо юу гэдэг цэвэрлэгээ энэ төр хэлгээд ч гэсэн тэр нас юундэ даатгал үйлчилдэг тий. Тийм цэвэрлэг тийм шүдээ нөгөө нэг чулуу молоо харалсан юу өнгө мөнгийг нь цэвэрлэх тиймэрхүү юмд. Гэтэ цайруулах үйлчилгээ бол орохгүй тий. Хандаар авчдаг. Тийм тэгэхээр цэвэрлэгээд ч юм уу тиймэрхүү. Тэгээд бас дээрээс нөгөө имплант энэ төр ордог юм билэ. Тэгээд аппаратаас орохгүй. Яагаад гэвэл тэд нар чинь нөгөө өвчин биш одоо гоо сайхан талдаа авчдаг болохоор. Тэгэхээр яг юундэ орж ийн гэдэг бас тий аюу сайн мэдчихэж авахгүй бол тийм гэтээ нэг жоохон эмнэлгээр явуулаа мэддэг болсон байна. Харин нэр одоо бүр амар одоо би болох амар оюутнуудаа дагуулж явдаг байхгүй юу. Тэгээ бүр явсаар байгаа бүр ингэ мэддэг болсон. Одоо тэр ажлынхаа тэр ойр хавьд байгаа нөгөө бүх эмнэлгүүдийг тий амардаг өдөр мөдөр ажлын цаг баг. Тэгэл манай ажлынхан бүр амар нэгтэй нэг юм
За хаашаа явах уу? Энэ одоо яг энэ хавьд нэг жоох өвдөд ах юм. Хаана ямар одоо тасагтан үзүүлбэл зүгээр үү? Тэр имлэг явах гэх. Тийм би нэг толгой өвдөд талаж өвдөд бараг 2-7 хоног зогсдгоо. Тэгээ нэг толгойн юунд очиж нэг зураг мураг авахулж исэн юм байна нөгөө. Тэгсэн чинь тий. Би мэдгүй ярьсан таваатад амьдэрдэг гэсэн үг. Тэрийг би яг бодоод байгаа. Нэг Netflix-ээр нэг цовруул хагасаа бүтэнсээ ерөөсө зогсолтгүй өдөр шиг үзсэн байхгүй. Тэгэл тэгсэн баг. Тэгэл толгойцсон. Хайда нэрээ аюу сонин те. Тэгээд толгой яг нөгөө нэг өрөөсөн тал руугаа тэгсэн чинь хэн зөцөө гэдэг тоо зөвдөг тэрлээсэн. Тэгээд нэг юм толгойн юм аваа тэрийг бүр ингээд тасралтгүй нөгөө нэг өвчин амдаах энэ биш бүр тэгж нэг юм байнга уух өглөө өдөр арай уух надад 2 3 төрлийн мэл юм өгсөн. Тэгээд тэрнээс аж зүгэрлсэн шүү дээ. Тэгээ зураг мураг ахуулаад. Тий. Япон нэрээ гоё шүү те. Одоо тэгэлэрс тий. Тий, эмнэлэгт үзүүлэхэд нөгөө нэгдүгээр дэх юм бол за үнийн хувьд айгу боломжийн. Хоёрдугаар дэх юм бол эмчнэр нас амар найрсаг те. Эмч сувлагч нар нь монголчин бараг заримдаа би очихос амар айдаг байсан. Ингээд дүүргийн эмнэлэг нар ч амар ингээд муухайштай гэх юм уу айгу. Тэгэл бас нөгөө нэг амар эмчээсээ болдог. Айгу гоё эмчтэй тий. Харин тий. Тэнийг Монгол нэг хэмлэгт очиж байгаа. Харин тийм би ч гэсэн. Тэг хаяа уцаар нэг амар жоохон амар хүчээлээд байсан. Бараг л өстой нэрээ. Тийм чи одоо залуу хөхтэй чи энэ чи ингэж тийч ингэж гэсэн нэг тиймэрхүү юм амар сонсч байсан санагдаад. Тэгэл энд ирэхээр энд үзүүлэхээр болохоор тоодгүй зүгээр шүү дээ. Гэтэ нэг талаар яг нөө Японы эмчнэр нь яг найрсагчсан заримдаа нэг жоохон үздэггүй юм шиг санагдаад тийм нэг жоохон хайхардгүй тэгэл нөгөө гайгүй эмчтэр таарах юм бол өөстэй лаки гэж бодож байгаа юм тийм. Тэгээд одоо тэгээ саяны битэрээ хийсэн одоо тэр нүдний шүдний арсны эмнэлгүүд болохоор клиник жижиг клиник гэж аваад тэгээ тэндээ болохоор тийм анхан шатны үзлэг юм үзэнгүүтээ жоохон нөгөө цусны шинжилгээнд тэр аваад тэ жоохон одоо юу гэдэг наривчилж үзэх шаардлагатай байх юм бол нэг юм шокайжо гэдэг юу гэвэл тэрийг танилцуулах бичиг гэх юм уу? Тийм одоо нэг цаашаага том эмнэлэгт одоо үзүүлэх бичиг гэх юм уу? Хийж өгөөд тэрийг нь том эмнэлэгт аваачиж одоо юу гэдэг том их сургууль Токио их сургуулийн харьяа эмнэлэгч гэх юм уу? Тийм эмнэлэгт аваачиж үзүүлээд тэрнээсээ тийм том эмнэлгүүд шууд үздэггүй тий. Зарим нь үздэг, зарим нь үздэггүй юу? Тэгээ үзсэн ч нөгөө нэг хэрэг тийм бичиггүй бол давхар мөнгө авд юм лээ. Тийм тий одоо нөгөө анх үзүүлж байгаас өөр дахиад нэмэлт мөнгө авна. Тэгэхээр жижиг эмнэлэгт очиод тийм шокайж өгөх юм бол танилцуулах одоо тийм том эмнэлэгт үзүүлээ гэсэн бичиг өгөх юм бол шокайж байгаа гэж хэлээд том эмнэлэгт үзүүлээд тэгээд том эмнэлэгт үзүүлэх юм бол бүр одоо нөгөө нарийн шинжилгээ юу хийж өгөө. Тэгэнгүүт нэг очих юм бол тэр эмнэлэгтээ дахиж очиж болоод идэг болцдог тийм ээ. Карттай олчих юм бол жижиг юм байсан ч бараг те тэр том эмнэлэгтээ очиад үзээлээд байж болдог болцдог. Ер нь тэгээд чи нэг эмнэлэгт дандаа очтгүй эсвэл өөр эмнэлэг? Нэг эмнэлэгтэй л ер нь дандаа очт юм байна. Тийм шүдэндээ ч гэсэн бас тийм ер нь л нэг эмнэлэгтэй очсон л илүү нөө яг миний нөө урд нь одоо яг ямар эмчилгээ хийжсэн нөгөө нэг карате гэж үү нөө карте гэдэг түүх. Тийм өвчний түүх ингээд байдаг болохоор илүү амар тэр эмчин ингээд компьютер дээр хараад шаардлагагүй тийм ингэжсэн юм байна гэж баг намайг яах гэж ирсний шууд мэдж байгаа юм чинь. Юун дээр одоо чи би дандаа нэг 3 сард болохоор энд нөө аллергийн улирал эхэлсэн шүү дээ тий. Тэгэл очиж нөө аллергийн юм авдаг байхгүй 3 сар. Тэнгүүд очингууд юу гэсэн юм. За ясаа аллерги чи үдлээ. Энэ удаад хэдэн сарыг бичүүлж авах юм гээл. Тэгэл ямар юм уудсан гэсэн дээр нөгөө нэг бичиж өгдөг иминас тэнд ингээ байдаг бичсэн байдаг болохоор яг тэр имээ тэгэл дахиад гаргуулад авчихна. Тийм. Тэгээд бас нэг санагдсан юм нөгөө юу байна аа. Хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн ялгаагүй одоо яг нөгөө нэг бүгд яг нөгөө даатгалаараа хямдардаг тий. Монголд бол улсын эмнэлгийн яг одоо хөнгөлөлт ч юм уу тий нэг бол үнгүү үздэг. Байхад хувийн эмнэлэг дээр бол яадаггүй штэ тий. Заавал яг бүх мөнгөө өөрөө төлдөг. Тийм. Гэтээ сүүлийн үед нөгөө даатгал үйлчлдэг болсон гэх шиг болсон. Тий хувийн эмнэлэгт ч гэсэн. Тэгээд дээрээс эмнэлэг шал юм. Тий. Тэгээ хувийн эмнэлэг, улсын эмнэлэг гэдэг бас Монгол нөгөө нэг үнийн бас ялгаатай гадаг дээ штэ тий. Энд болохоор яг бүх эмнэлгүүд яг адилхан үнэтэйдэг тий. Улсын том эмнэлэг дээр очиж үзүүлсэн чи энд жижиг эмнэлэг дээр үзүүлсэн чи ер нь нэг тийм амар үнийн зөрөө байхгүй. Тий. За ер нь нэг иймэрхүү болох бах та гэл нэг юм
баримжаатай тий. Гэтэ нэг шинэ имлэгт очих юм бол хамгийн анх нэг байдаг тий. нэг удаа хамгийн эхний удаадаа нэг юм 2-3 мянган yen ч юм уу тий нэмэгдээд тий. Тэгэнгүүтээ 1000-аас 2-3 мянган yen нэмэгдээд. Тэгээ дахин очих юм бол 2-оос дээш очих юм бол бараг хэдэн зуун yen мэн гээл тий. Заримдаа зөвхөн эмчжүүлж авах юм бол хэдэн зуун yen. Тэгээл эмээ дахиад бас нөгөө бичгээрээ зүгээр юунаас биш аптекаас аваад тэрнээс аяга юмдах юм бол тэгтээ зөв харшлын байх юм бол бараг тий 1000-аас жоохон доош юм жоохон дээгүүр ч юм уу. Нэрээ тэр нөгөө нэг юуны эмний бичгээрээ им авахад юу авах хэрэгтэй мөлий? 3 хоногийн дотор илүү 2 хоногийн дотор тийм хугацаа байд юм лээ. Би нэг дээр нэг им бичүүлж авчаад сайхан нөгөө тий очиж авахгүй байгаа л тэгээ байсан чинь тэгээд нэг 4 хоногийн дараа ч л очиж авах гэсэн чинь хугацаа өнгөрцөн байд юм лээ. Өгөхгүй нэ тэгээд өгсөн тэгээд тэр имлэглүүн залгаад тэгээд өгж болохгүй энэ хүнд гээд тэгээд энэ чинь үгүй гээд тэгээ өгсөн. Тэр юунд цаас нэрэ бичсэн байт юм билээ шүү нэрэ. Зарим нь 7 хоног байдаг баха. Тий. Тэгээд бас нөгөө юу гэж яддаг те. Эмний дэвтэр надад тэр бас амар таалагддаг. Тий. Монгол тас нэрэ байт юм шиг лээ. Тий. Сүүлд гарсан юм шиг. Карт уу? Эмний дэвтэр гээд тустай юу? Тийм би нэг харсан. Монголд адилхан байт юм шүү дээ. Тий. Зөвхөн хүүхдэд ч байлгүй Монголд яалаад. Тэр нь болохоор нөгөө нэг юунд одоо эмний сангуудад үнгүү өгдөг те. Тэгээд тэр одоо ямар им авсан те тэр бүх юм ингээд нэг юм наалтаар ингээд гаргаад ирдэг те. Тэр наалтыг нь тэр дэвтэр дээрээ ингээд наагаад авах юм бол тэрийгээ тэгээд нэг айгуух эмчэд үзүүлэхдээ тэр дэвтрээ авчраарай гэж айгуух зарим мэдлэг хэлдэг те. Урд нь нэг байсан те. Эмнүүдийг нь харахын тулд одоо нэг юм юу идэв шүү дээ. Generic гэдэг чинь тэ эмний төрөл. Чи алийг авдаг вэ? Би generic-ийг л авдаг. Generic авдаг. Хамаагүй. Generic гэхээр нөгөө арай үн хямд. Тийм. Тэгээд найрлах нь яг ижилхэн мөртлөө арай өөр төрлийн эмийг хэлээд тэгтэй. Сүүлийн үед одоо гарч ирсэн юм шиг байгаа тий. Тэгээд намайг Японд ирэхэд л байсан. Тийм. Тэгэхээр одоо сүүлийн үеийн технологиор гэх юм уу? Үйлдвэрлэгдээд арай нэг юм. Тийм. Нэг тийм ялгааных нь хувьд нэг байдгүй юм шиг лээ. Гэтэ нэг юм арай жоохон сул байдаг гэж. Тийм үү. Би нэг хүнээс сонсчихсан. Би эхлээд нэг хэсэг generic авчихсан. Гэтэ үнэн хямдны хувьд хямдлээд тэгээ сүүлдээ generic авах болсон. Тийм үү. Үн хямд байсан мөнөөс нь мэдээгүй шүү дээ. Үнэн арай хямд юм билээ. Тэгэл хүмүүс нөгөө хямдэлттэй шүү generic аваарай гэл тэгээл л юм билээ. Тэгээд бас юу гэдэг те түргэн дуудахад түргэнээс юугаар түргэн үнэгүй байт юм билээ. Түргэний машин бол үнэгүй байдаг. Тэгээд тэр машинаар хүргэгдээд ямар нэг имлэг дээр очиод тэр имлэг дээрээ 30% байлтуулна гэсэн үг тий. Тийм тэр бас амар одоо юу гэх юм Монголд ч бас айгүй үнэтэй байдаг шүү дээ тий. Тийм түргэн үнэтэй гэсэн. Үнэтэй байдаг хаа гэж бодож байна. Тийм. Гэхдээ ямар ч гэсэн Америкэн төрт бол түргэн бүр амар үнэтэй хэдэн зуун доллар гэлээ. Тийм. Эндчээстэй нэрээ үнэгүй шүү дээ. Би чинь түргэнээр явсан шүү дээ. 2 удаа. Нэр үнэгүй байсан. Түргэний машин бол үнэгүй байт юм лээ. Тэгээд японочууд нэг амар их түргэнээ ерөөсөө жоохон юм дээр дууддаг болохоор би нэг юм постэр харж байсан юм аа. Түргэний машин такси биш гэж бичсэн. Тийм болохоор нэг жоохон дуудахаас айгаад санаа зовоод. Нөгөө юунд орно. Нөгөө нэг одоо түргэнийг чинь 110 руу залгаад дуудаж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт тэрний өмнө нөгөө нэг дуудах тийм юу байд юм бэлээ. Дугаар. Тэгээ тэр нь болохоор ингээд одоо яг түргэн яг дуудах хэмжээний биш. Тэгтээ одоо яг яавал дээрүүгээ тийм одоо нөгөө зөвлөлддөг. Тийм газар руу хэл залгаад тэгээд хэрвээ үнэхээр яг түргэн дуудаарай гэх юм бол яг түргэн лөө дуудсан дээргээд тийм бас шинэ юу гарсан мэлээ. Тэгэхгүй бол тийм тэрэн дээрс те. Тэгэхгүй хүн болгон шууд түргэн лөө залгаад манай нэг хуучин ажилтны Вьетнам оюутан эренгүүтээ бараг 20 минуттай ч л өөхт эренгүүтээ юу яцахгүй юу цус харваад тэгээд бүр ингээд амар мессаж хийх болоод бүр ингээд жоо амар юм ярих цааш та тархийг ингээ хөрөөдөж жагаад онгойлгож жагаад мессаж л одоо тэр бөглөрсөн ч юм уу юу гин тийм мессаж л хийдсэн чинь бүр амар их мөнгө гарахаар болоод мессажлийнх нь тэгсэн чинь тэрийг нөгөө нэг юу гэдэг лээ гендо юу гэдэг лээ гэмэнгаку шинсэй лөө тий нэг тийм гендогаку гэд тавчлаад лээ тийм юу бас байд юм билээ тий айгу тий одоо нэг орлого багтай
гэх юм уу? Одоо орлого нь одоо тэдэн жилийн орлого нь Бага тэдээс юм бол доош хүнд тэдээс дээш тий. виз засал юуг тий. одоо Хэд ч гарсан сарын 5,000 тий төлнө гэд тий. Тэрийг бас зарим манай хэрэв монголчууд тий мэдгүй байх юм бол юу агаад тэрэн дэхтэй нөгөө яг сая хэлснээр нөгөө орны төлбөр энэ төр бол өөрсдөө төлнө. Тэнгүүд яг тэр нөгөө нэг их гарсан одоо тэр мис заслын төлбөр ч юм уу тий тиймэрхүү имчилгээгээ бол одоо юу авах боломжтой. Тэгэж хөнгөлүүлэх бас боломжтой мөлий. Тэрийг хороод үрийнхаа нөгөө нэг тэр эрүүл мэндийн төв дээр хэлц дээр нь очиод тэгээд ингээд энийг яах юм аа гэд бүртгүүлэх юм аа гэд тэгэх юм бол тийм нөгөө нэг карт өгд юм билээ дахиад тийм дэвтэр. Тэгээд тэр дэвтрээ эмнэлэг дээр өгөнгүүд тэр юу ачт юм бэлээ. Сарынх нь одоо тэр төлбөр нь эмнэлгийн төлбөр нь хэд ч байсан хамаагүй зөвхөн тогтсон нэг бага үн төлдөг тий. Тэр тэгэхээр бүр нэг бодлоо юу орлого нэлээд бага үжиж юу ах юм шиг үлээ. Тийм. Одоо 200 манаас 2 саянаас доош ч юм уу тий. Одоо энэ оюутнууд энэ төр айгу оюутнууд яхаар бид нар болол тий бүтэн ажил хийдэг хүмүүс арай тэрийг даваад явчихна гэсэн үг. Тэр ихтэй бүр айгу амар их төлбөр гарсан юу ахгүй юу. Тэгээд сая маян гардаг үстэй тий. Тэр чинь бүр нөгөө ой танд багтахгүй их мөнгө. Тэгэнгүүт тэрийг тэр ихтэй угаасаа тийм хууч өвчтэй байсан гэж аахгүй юу. Тэгэхээр одоо нэг бодлоо одоо азтай гэхэд цаашаа тий. Японд ирээд тийм яагаад нэрээ би тийм сонссон шүү дээ. Хятад оюутан юу асан гинэ. Бүр ингээд одоо нас нь 40 мөчтэй заяа. Тэнгүүдлээ Японд ирэнгүүтлээ шууд юундээс оролцохгүй одоо тэр нэг эсэлтийн шалгалт эсэлтийн одоо нээлтийн үйл ажиллагаанд тэртээс оролцохгүй шууд эмнэлэгт хөвтөөд тэгэнгүүтлээ шууд эмнэлэгт ингээ хагалгаа хийлгсэн байгаа заяа. Тэгэнгүүт нөгөө нэг тэр төлбөр нь амар их гарна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг саяны юуг мэдлэг болсон угаасаа хиттэй тэгээд тэгээд юугээ хагалгаа хийлгээд тэгээд эрүүл олцоод тэгээд буцаа хятад руугаа буцсан. Тэгэнгүүтлээ төлбөр мөлбөрөөдсөндөө сураагүй юм чинь одоо яг бүгдийг нь бол буцааж өгөхгүй л ах л та. Гэхдээ мэдээж тийм буцааж өгнө шүү дээ тий. Гэхдээ тэгэж одоо тэр нөгөө нэг төлбөр бага хэмжээгээр төлсөн, сургалтын төлбөр төлсөн ч гэсэн тэр нь угаасаа хэрвээ нөгөө нэг яг мессаж хийлгсэн бол амар их мөнгө төлнө. Тэрнтэй харьцуулах юм бол амар бага учраас тий. Тэгээд нэг хэсэг амар их нөгөө нэг тийм юу гараад баг хятадууд баг амар их тийм нөгөө нэг баг зарим хятадууд тийм мессаж ч юм уу тий. Японд одоо өөр зорилгоор тийм ирээд оюутан болж ирээд тэгэнгүүт бас оюутны виз амар сайн гарчдаг болохоор тий. Тэгээд тэрийг бас японочууд тэр нөө юуг нь мэдчихэд тэгэнгүүтлээ бас яасан бэлээ Японд бас нэг тийм юм байдаг юм шиг үлээ. Японд ирээд одоо гэхдээ яг хэрэгжээгүй гэж магадгүй. Гэхдээ ямар ч одоо юу гэх юм 3 сар босны дараа ч гэдэг юм уу тий. Тэр нь хэрэгжин тэр гэсэн. Тэгэхгүй бол тийм л кейсүүд нэлээд олон гарсан билээ. Японд тэгээд эмнэлгийн үйлчлэг нь хэр сайн болохоор аргагүй хямдхан болохоор тий. Тэгэл одоо бас тэр юунууднаас айгүй хэрэгтэй л байгаа юм билээ. Тэгээ өндөр настай хүн чинь зөвхөн 20% бол төлт юм билээ шүү дээ. Тэгэнгүүт тий нөгөө одоо ингээл ер нь ажлын өдрүүдээр ингээл эмнэлэг ингээ очингууд бөөн л настай хүмүүс сууж байгаа тий. Тэгэнгүүт тэр хүмүүс ч одоо ингэдэг гэж байгаа байхгүй юу. Зарим нь ингээд зүгээр одоо баг юу гэдэг одоо нэг жоохон одоо юу гэдэг гар нь ингээд жоохон янгнаад яг эмнэлэг татчихсан. Тэгээ дээрээс нь 20 гэхээр бүр хямдхан гэсэн үг шүү дээ тий. Тэгээд байдаг болохоор тэгээ зарим нь бүр ингээ очиод одоо юу гэдэг витамин энэ бас авдаг гэж байгаа байхгүй юу. Юугээр тэр нөгөө нэг эмчим бичгээр тэгэнгүүт энэ ч нөгөө нэг юу тэр одоо нэгсэндээ нөгөө төсөөс нь амар их мөнгө ингээд хасагдаад байна шүү дээ тий. Тэгээд тэгэнгүүт буцаад үнэтэй болох цаа илүү одоо нэрээ хөшөө хүмүүсийг үнэтэй болох юм гэсэн юм яриадсан тий. Тэр нь ярьж угаасаа хөшөө хүмүүс чинь мөнгө баян байгаа шүү. Тий. Бүгдээрээ тэтгэрээ яаж өрхөө гэсэн л хүмүүс байдаг шүү. Тэгээд тэднийг юу яач гарцаа. Тий. Одоо тэгэнгүүт ерөөсөө л энэ одоо бүх одоо энэ татвар төлөгчдийн мөнгө гэх юм уу? Ихэнх нь ер нь тэр яг өндөр настай хүмүүсийн одоо тэр эмнэлгийнхаа тэр юунд нь л очиад байгаа юм билээ л дээ. Тэгээд татвар тэтгэвртэй. Тэгэнгүүт одоо тэрийг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй ядаж эзлэх юм эсвэл илүү өндөрөнтэй болох хэрэгтэй. Тий. Тий. Тэгээд өндөр настай хүмүүс нь бас амар их юу адаг тий. Эмнэлгээр айгүйх явдаг. Бүгд дүүрэн л өвөө юм нэр. Хаяа тэгэл эмнэлэг орохоор бөө өвөө юм нэртэй өвөө би ингээл өвөө юм нэртэй зэрэгцээл эмнэлэг ороод хэл зарим байна. Одоо бас нөгөө нэг жилийн эцсийн татвараас бас хасагддаг тий. Яг зөв. Тэр нь болохоор ингэдэм байх. Тэр яагаад гэдэг юм? Одоо штэ тий.
2021 онд одоо жишээл миний бүх эмнэлэгт үзүүлсэн зардал биш үү те. 10 манаас дээш давна штэ. Тэгэхээр би тэрийг 2022 оны 2 сараас 3 сарын хооронд дүүрэгтэй тэр татврын хэлцтэй одоо тэр бүх нэг үзүүлсэн нэг баримттай штэ төлсөн мөнгө тэрийгэ баримтаа аваачиж өгөөд тэгээ 10 манаас дээш 100,000-аас дээш гарсан байх юм бол хөнгөлөлт дараагийн жилийн татвараас нь хөнгөлт юм билээ. Тийм 10 маа юм уу тий. Нэг тийм яваал. Гэхдээ тэр нь айгүй зүгээр санагдсан юу гэхээр одоо жишээлбэл одоо бид нэр чиг нэг ганц бие хүн бол одоо миний л зөвхөн юу төлбөр гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд бас 10,000 гарах нь ер нь хэцүү шүү дээ. Бараг нэг байхгүй 100,000-аас дээш тавьж гарсан юм. Тэнгүүд тэр нэг гэр бүлтэй болох юм бол гэр бүлэрээ 100,000 нийлээд үү? Тэгвэл зүгээр юм шүү. Тийм. Тэрийг тэгээд японочууд бас амар их яад юм бэлээ. Хийд юм бэлээ. Манай нэг ажлын газрын юуны хүний нэг ихнэр нь тэгээд идэг гэсэн. Одоо 10,000 100,000 юм болоход яг нэг 3,000 үлдслээ чи хурдан шиг нэг яваад тийм аллергины юм аваад бичүүлээ хүрээд ирэг. Тэгээд гэсэн. Тийм. Тэгэхээр нэг хүүхд юм бүр ингээд яг гэр бүлэрээ тэр одоо нэг үрхийн тийм үрхэд бүгд нийлээл юу ах юм бол тийм 100,000-аас дээш ах юм бол. Тэгвэл юугаа нөгөө нэг хадгалж юм тий баримтуудаа гэх юм уу? Уул нь бол тийм. Тэгтээ би л авал 100,000-аас дээш нэг жил бол үзүүлдэггүй. Хэдэн yen үзүүлсэн болсон гэдэг нэг гар ирдэж нэг юм сүүлийн дүүргээс тэр хаанаас ирээддэг вэ? Ирээддэг. Тэрийг харангууд тэгэл нэг өсрөл нэг 2-3 маа зам тий тэр авцаад тиймэрхүү л байдаг тий. Айгу баг бол харшлын эмнэлэг ярьсан эмнэлэг л байна. Шүдний эмнэлэг тий. Тэгээд бас энд бас нөгөө нэг эмнэлэгт юу хахад оч үзүүлэхэд амар их нөгөө цаг авч үзүүлдэг тий. Тийм заавал цаг аав тий шууд очиход ер нь бол тий нэг бол амар хүлээн Яа тэгтээ амар хүлээд. Тэгтээ цаг авсан ч гэсэн хүлээд тий. Тэр эмнэлэг орохын тоо тий нэг хэзээ жоохон хүлээх л байдаг та гэж. Тэгэл нэг ажиллах цаг нас жоохон баг. Яг ажлын өдрүүдээр байгаа тийм. Тэгэнгүүтээ өдрийн завсарлах нь амар урт те. Өглөө нэг 9-өөс 11 хүртэл тэгэнгүүтээ өдөөс хойш нэг 1-ээс 4 ч юм уу 2-оос 4 мөр ч юм уу. Тэгэхээр заавал ажиллаад бас амархгүй болохгүй юм те. Гэхдээ яг нэг оройн цаг магаар ажилладаг нэг эмнэлэг байдаг. Тэр нь тэгээд амар хүнтэй байдаг. Нэг бол хагас бүтэн сайн ажилладаг эмнэлгүүд нь гэсэн бас айгүй хүнтэй байдаг те. Нэрэ чи нөгөө юуны талаар яриасан нэг онлайн тийштэй тий. Тэрийг би сүүлд би бас дахиж хэрэгэлсэн. Тэр нэр яг үнэ өстой зөв юм санууллаа. Нэг онлайнаар ask doctor CGB илүү нэг тийм сайт байгаад тэгээ тэрэндээс ингээд өнгөө membership-ээр логин ороод хийгээд нөгөө юм асууж жаална нэг юм сарын хэдэн 100 200 yen жилээ тийм төлбөртэй. Тэгээд тэргээр нь орох юм бол бас айгүй их одоо нөгөө хариулж өгөх эмчнэр олонтой ч юм уу тийм эдэг. Тэгээд би яах гэж тийшээ борлоо. Тийм нөгөө нэг нуруугаар хатгаж өвдөд энэ 100. Тэгээд нөгөө хаашаа очихоо ямар эмнэлэгт юугаа одоо үзүүлж яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байжснаа нэтээс тэрийг мэдээд тэгээд яг ингэж өвдөд ингээд хэлсэн чинь зөндөө олон эмчээс ингээд чиний шинж тэмдгийг сонсоход юм бэ гэсэн юмнууд хариулт бүр айгуу ингээд тодорхой яриад айгуу гоё зүгээр исэн. Ийм тийм билгүүд ийм үйлчлэгээ баймаар та гэж бодсон. Тэгээд айгуу цаг зав хэмжиж байгаа эмнэлэг болгон руу очиж юу яахгүй хүлээж байхгүй. Тэнгүүд угаасаа тэгэл нэг эмнэлэгт хүлээгээл очингууд нэг л тиймэрхүү юм хэлдэг шүү дээ. Одоо тэр эмчийн надад хариулт бичиж байгаа шиг л нэг юм хэлэн. Тэнгүүд барыг тэг үнгүү тэгээд хариулуулаад авчиж байгаа. Тэгээд дээрээс нөгөө нэг аль одоо нөгөө нэг клиник ямар клиникт доторын эмнэлэгт очих юм уу? Одоо тэр сэгэгика гэд тийшээ очих юм уу одоо юунд одоо мэдрэлт очих юм уу гэсэн тиймэрхүү юмыг хэлээд өгч байгаа. Тэгээ дээрээс нь юунаас одоо болж ингэсэн юмыг бас ингээл яа чин тэгэл хариулт ирэнгүүт нь зөрүүлээд асуух юм бол дахиад хариулаад. Энэ бол нэг тэгж одоо юу гэх юм үзүүлэх шаардлагагүй одоо нурууч гэдэг юм уу те юу ч гэдэг одоо өөр одоо юу ч гэдэг одоо яг тийм нөө эм чин харах тийм яг шаардлагагүй юм байх юм бол эхний үед бол зүгээр яг тийм онлайнаар ячаад айгүй зүгээр байгаа байхгүй тий. Тэр бас нэг сая энэ коронавигаар нэлээ их юу яасан баха хүмүүс хэрэглэсэн бах тий. Манай Монголд ч бас нэгдсэн мэлээ. Монгол бүр 2 тийм үйлчилгээ мэлээ тий. Тэгэхээр айгүй зүгээр тэгээд тэг бас тэр үед бас нэг жоохон санаа зовоод одоо
одоо хүнд өвчин туссан юм болов гэж тэгсэн чинь ерөнхийдөө нэг жоох стресс ч юм уу тиймэрхүү юмнаас ядаргаанаас болдог гэд юу яхаар нь бас хүн тэгээд бас сэтгэлээрээ ч юм уу тэгээд тиймэрхүү юм сонсоод айгу зүгээр болчихсон юм лээ. Тэгээд тэгж нэг ашиглацаад тэгээ бидсэн чинь Монголд сонгодод үзүүлсэн манай дүүгийн шинжилгээний хариу Монголд айгу сони юм лээ. Сонгодод ингээд үзүүлэнгүүт энэ имчилгээ одоо яагаад ингэснийгээ одоо ямар нэг юм муу гарч байгаа байхгүй юу? Тэнгүүд нэгдүгээр имлэхээс очиж асуу гэсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд нэгдүгээр имлэхээс нөгөө цаг авах гэж барыг сар мар хүлээдэг гэд тэг шинжилгээний хариу айгу муу гарцсан гэд тэгээ ярьж агаад надад шинжилгээний бичгийг ихээр зургийг аваад явуул та гэд тэгээ тэр сонгодогийн шинжилгээний хариуны зургийг нь би авангуудаа англиар байсан. Тэрийг нөгөө нэг сайтныхаа юу руу оруулаад зураг мураг оруулах тохиргоотой. Тэгэл эмчилгээний бичгээ юу яасан чинь англи багт чинь бүх эмчнэр айгүй ойлгоод хариу бичсэн бүгдээрээ. Тэгэхээр бүр тэгж ашиглаж болохоор одоо Монголын шинжилгээний хариугаач ашиглаж болохоор тэгэл би тэднэрийг нь бүгд ингээл айгүй олон юм зуралдаал баг ингээл хариулаад өгч байгаа хгүй. Тэр одоо нөгөө фидбек энэ хариулт айгүй тал зөв санагдлаа энэ гэх юм бол тэр эмчийн илүү олон хүнд мэддэг яадаг ранкинг нөсдөг ч юм уу тэгт юм шиг байгаа. Тэгэл бүр айгүй гоё хариулж өгөөд тэгэл олон хүнээс нөгөө ирсэн хариу яхаар чинь нэг ингээл нэг юм барьж авах шүү дээ. Барьж авах юмтай болно шүү дээ. Тийм нэг үйлчилгээ байна лээ. Тийм. Японд болохоор эсрэгээрээ ингэдэм билээ одоо хаана урд нь үзүүлчихсэн тэр газараа очих гэдэг юм лээ. Одоо жишээлбэл би урд нь одоо юу гэдэг энэ имлэгт ингээд үзүүлчихсэн. Гэхдээ ингээд танаа дээр үзүүлмээр байна гэдэг хэнгүүд нь яагаад юу ааж байгаа урдныхаа имлэг дээр дахиж одоо урдныхаа эмч дээр батсан дээр гэдэг тийм лээ аюу санаа. Тэгэхээр яг Монгол шиг одоо юу гэдэг өөрийнхөө тэр юунд имлэгт авсан тэр шинжилгээгээ одоо хариугаа өөр газраас очиж асууж гэдэг юм уу. Тийм бол ерөөсөө байдгүй юм билээ. Яг үнэхээр одоо тийм яг үнэхээр одоо нэг том имлэг биш. Одоо том имлэгт очих шаардлагатай бол яг өөр том имлэг рүү яв гэдэг тэр нэг захаага тий бичиж өгөөд явуулдаг. Тэгэнгүүт тийм эсрэг болчих байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө авсан шинжилгээний хариуг яагаад гэхдээ илүү нарийн шинжилгээ хийлэг гэсэн байсан бахаа нэрэл. Тийм тохиолдолд Японд яа гэм лээ. Тэрнээс биш би одоо жишээл ингээд нэг имлэг рүү залгаад асууж байгаа байхгүй. Ингээд байна. Тэгээд ингээд танаа дээр үзүүлж болох уу гэх тэгэнгүүт урд нь өөр имлэг дээр үзүүлжсэн үү? Тэгээд үзүүлжсэн гэдэг нь тэгвэл тэр имлэгээс тэр имлэг дээр очиж үзүүлсэн дээр хаа. Тэгдэг шүү тий. Би нөгөө өмнө нь гэр нүүхээс өмнө гэрээхээ тэнд нэг том имлэгт очдог байснаа. Намаа нэг 6 сард нэг мэг ирж үзүүлээрэ гэдэг тэгсэн. Тэнгүүт би нөгөө очихоо болцонгууд миний нөгөө юу 2 жил би бүр ор сургуу болохолцсон. Тэгээ уцтаад би ингээд очих хэвчээс очижаагүй одоо ингээд дахиж очивол болох уу гэд эхлээ уцтаад асуусан чинь 2 жил болоод мэдээлэл нь уцсан мэнч гэлөө яатсан ч гэлөө ирчих болно. Гэхдээ ирэхгүйч байсан байж болно. Өөр имлэгт үзүүлсэн ч болно гэд. Тэгээ одоо нөгөө ажлынхаа орхон имлэгт очиад тэр мэрийгээ бүгдийг хэлээд ийм яасан. Тэгээ би болон тийшээ очиж болно л доо. Гэхдээ ингээд тэгэл хамаг юм аа. Ингээд юу яаж яриад тэгсэн чинь ингээд үзэж өгсөн гэх юм уу. Тийм тэгээд одоо юу гэдэг одоо нөгөө инженерийн жоохон хайхрамжгүй гэж хайл ярьсан шүү. Тэр нөгөө нэг айгуу сайн өөрөө яриад тий бүх одоо нөгөө ярихгүй л өөрийгөөсөө илэрхийлж тайлбарлахгүй л бол нэг юм яг тэрэнд нь тааруулж инженер харьцах гэдэг болохоор бүр амийг нь суулгах байгаа юм шиг тий яг зөв өөрсдөө яг яагаад байгаа ямар байгаа ялгамаар байгаа тий тэрийг айгуу сайн тайлбарлаж хэлэхгүй бол инженер ч гэсэндээ өдөр тэгэл амар олон хүнтэй харьцаж байгаа болохоор тий ерөнхийдөө жоохон ингээл урсгалаар нь явуулах гэдэг тийм болохоор нэгэн л цаг заваа зарч тий очиж байгаа болохоор бүр инженерийнхаа хэл амийг нь суулгах хэрэгтэй тэгчээж тий одоо бас нөгөө коронавигаас шалтгаалаад нөгөө имлгүүд юу нээр нөө шинэ өвчтөн хүлээж авах айгуу дургу болсон байлээ тий. Тэгээ Японцууд бас нэг юу адаг тий. Яг одоо энэ ойр орчмынхаа тэр нэг жижигхэн клиникт юу адаг тий үзүүлдэг тий. Одоо какарицкэ био ингээд тий байнга очдаг. Тий одоо тэгээд хүүхдүүд ирээд жишээлбэл имлэгт яаж үзүүлэхээ мэддэггүй штэ тий. Тэгэхээр яах вэ гэхээр зүгээр л одоо шинж тэмдгээс өвчнөөхөө шинж тэмдгээс шүд өвдөж хаашаа энэ төр гэл хайгаал
Тэнгүүтээ Чикагоно тэг Google-с шууд Чикагоно хаашаа гэл хайхад гэрийнх нь ойр орчимд байгаа шүдний эмнэлгүүд бүгд гараад ирнэ. Тэнгүүтээ хараад аль ойрхон руу шууд яваад очих хэрэгтэй. Тэгээл жишээлбэл охтууд одоо нэг эмэгтэйчүүд эмнэлэгт очимоор байх юм бол Фужинка гэж хайгаал яг одоо тэр гол нь эмнэлгийнхээ нэрийг keyword-ыг яг сайн мэдэх хэрэгтэй. Айгуу санаа Японоос ирээд гайхсан. Би тэр Монгол үзүүлж байгаагүй л дээ. Тэр эмэгтэйчүүдийн эмнэлэг амар хэрэгтэй эмч нартай байдаг тий. Тийм. Тэгээд Монголд яа тийм бол би нэг яаж мэдсэн гэхээр оюутнаа дагуулж явсан хгүй юу. Тэгээд тэгсэн чинь мадра оюутан хөөе эрэгтэй эмч тийм үү гэхгүй юу. Тэгээд би амар гахаад. Гэхдээ тэгэл эн чинь янз янз л байдаг үлгүүдээ яасан гэдгсэн чинь юу лээ. Ямар сони Монголд ч ерөөсөө юу байдэн штэ. Эмэгтэй эмч дээр эрэгтэй эмчтэр би ерөөсөө үзүүлж үзээгүй гээд баг үзүүлэхгүй ухааны юмараад тэгээ би бүр гайхаад бас нэрэ ботхоороос нэрээ өвөөч юм да гэж доод тэгээд Монголд нэрээ тийм байт юм бах та гэдэг тэгээд нэрэ ботчихсан. Тийм юу яагаад гэдэг те эрэгтэй эмч байгаа зүгээр үү гэдэг. Тэгээд эрэгтэй эмчтэй эмчтэр захиалга өгөө гэдэг ч мэддэг. Эмэгтэй эмч харин ховор идэм шүү. Ховор иддэг аха. Тэгэнгүүтээ эмэгтэй эмчтэр баг үзүүлэхэд барыг тустай барыг төлөвлөлттэй юм илүү цаг тэр эмэгтэй эмчийн цаг нь төрүүлээд нөгөө дүүрчдэг тийм байдаг баха. Ер нь миний үзүүлэлтийг эрэгтэй биш эмэгтэйчүүд эмнэлэг дандаа л эрэгтэй байсан нэрээ. Эхлээд нэрээ жоохон эвгүй байсан байж магадгүй. Одоо тавд гэсдэг. Тэр чинь тэгээд угаасаа нөгөө нэг яг тий хөвшин тийм юу өвчтөн эмч гэсэн утгаар харьцаж байгаа болохоор эсрэгээрээ барыг тэгж ямар юунда барыг яагаад болохгүй юм гэж бодохоор идэг тий. Тэрэн дээр бас айгуус нэрэ Монголд ямар идэм бол доо гэж бодсон. Нэрэ Монголд эмэгтэйчүүдийн эрэгтэй эмч ховор ээж магадгүй. Тийм. Тийм зүйлсэн. Ховор ээж магадгүй тий. Тийм тэгээд эмэгтэй эмч нараа аюу хөдөлтэй. Ер нь эмч гэхээр эмэгтэй бол мэддэг тий. Гүгүүчээс магадгүй. Мисаслын эмч нэр эрэгтэй эмч бол мэддэг тий. Тийм тэгээд тэрчлээ. Тэгээ Фужинка гэдэг ямар нэг юу үзүүлмээр байгаа тэр эмнэлгээ нэрийг нь л мэдсэн байхад шууд хайгаад зарим эмнэлэг дээр нэрээ тэгдэм билээ. Одоо нэг Японоор сайн ярьж марч чадахгүй шүү дээ. Тэгэх юм бол заавал очруулагчтайгаа ирээд бүр хүлээж авдаггүй юм билээ. Окецгээ одоо тэр хүлээ авах дээр нь ингээд тэр нөгөө юугээ нөгөө эхлээд нэг амархан одоо хаана юу ч өвдөд байна. Тэгээ өөрийнхөө нэр ус тэ хаяг маяга бичдэг тийм нэг амархан анкет бүгэлдэг тэ. Тэрийг ингээд бүгэлж яхад хэрэг тэрийгэж бүгэлж чадахгүй тэгээд ах юм бол шууд буцаачд юм лээ. Зарим эмнэлгүүд. Нэрээ тийм баха. Нэр аяг жоохон нэлээд бичүүлдэгтэй жоохон эмнэлэгт очиход нэг юм анкет бичүүл дараа нь яруулна нөгөө нэг автоматик авахд хүртэл бичдэг те тэр нөгөө анкетыг тайлбарлана юу өвдөө тэнгүүтээ аргагүй юм да тэгтээ ойлгохгүй үндсэндээ юу ярих вэ тэгэл нөгөө нэг юм аяг тайлбарлаж өгдөг яаж уух юм бэ те гэтээ бас юу англиар ярьдаг бол амар том давуу талтай ихэнх хэмжнэр ерөнхийдөө англиар ярьдаг болохоор тийм болохоор тийм англиар ярьдаг бол бас зүгээр таачгүй тийм зүгээр эмнэлгүүдтэй англиар ярьдаг байл зүгээр гэж магадгүй нөгөө төрч мөрөхөд нөгөө жирэмсэн манай нэг ганц нэг оюутан хүүхдүүд жирэмсэн болоод тэгээ нөгөө нэг анханасаа төрч мөрөх эмнэлгээс сонгоход гадаад бол англиар нөгөө нэг японоор ярьдаг бол ахгүй махгүй гэх тийм бас айгүйх байд юм билээ хичнээн одоо нөгөө англиар ярьдаг байлаа ч гэсэн одоо нөгөө эмнэлгийн орон дээр төрөхгүй байж захтай эмчнэр англиар бүгд ярьж чадахгүй ч юм уу тийм тэр нөгөө ямар нэгэн одоо гинтийн юм болоход ерөнхийдөө тийм гадаад хүний хувьд жоохон хэцүү тий. Гинтийн юм болоход тийм тэгээд бас нэг эмнэлэгт юу гэдэм лээ одоо хэвтэж мөвтөд дэмжлүүлэх юм уу тий. Одоо ямар нэгэн хаглаа хийх шаардлагатай болох юм бол заавал нэг яг тэр цусны төрлийн хамаатан одоо цусны төрлийн хүн тэр гарын үсэн энэ зурх хэрэгтэй байгаад тийм билээ. Тийм тэгэнгүүт ингээд одоо бидний чинь ихэнх одоо юунд Монголд байгаа штэ тий. Гэргүүл тэгэхээр байхгүй гэдэг юм бол бас зарим дэлгүүд хүлээж авахгүй ч юм уу тий. Тийм тохиолдол бас байд юм лээ. Нэрээ тийм их найзар болоод тий. Одоо гомдлохгүй ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юм дээр яг тийм чухал одоо бичиг дээр гарын үсэг зурглахад заавал цусны төрлийн хамаатан байх шаардлагатай гэдэг юм лээ. Байхгүй л яах вэ? Байхгүй бол зарим эмнэлгүүд нь хүлээж авахгүй. Зарим эмнэлгүүд нь одоо надаар ч гэсэндээ бас юу юм уу гарын үсгэн дээр зурулаад одоо энэ хүнийг би өөрийнхөө одоо гэр бүлийн оронд хүлээн зөвшөөрч байна гэдэг юм уу тий. Тэгжээс одоо тэр найз нөхдөөрөө хоорондоо яаж хүлээн зөвшөөрөх тийм асуудлууд бас байд юм лээ. Нарийн шүү те. Тийм. Нарийн айгу нарийн. Нарийн гэхээ бараг тэр хэмжээгээрээ бас чанд айгу сайн.
Тийм. Систем нь айгуу сайн хөгжсөн байдаг тий. явдаг. Тийм. Нэг бодлын ч нэрээ тэрэн ч зөвлөдөө. Тэгэхгүй л одоо монголчин бас тийм их асуудал аюул гардаг ш тий. Ямар ч одоо юу гэдэг хаалгаа энэ төр хэлэхийн өмнө ямар ч нэг гарын үсэг энэ төр одоо юу гэдэг тий. Тийм одоо зуруулаагүй гэс болоод одоо сүүлд нь нэг буруу тий. Эмчтэйч буруу өгөх хэцүү тий. Яг нөгөө асуудал одоо тэр хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь бас тодорхойг болчтой ш тий. Тэгэхээр тийм тодорхойгүй байдлыг үүсэхгүй тул одоо яг ямар ч одоо асуудалгүй гэсэн тий. Ам хүчөөсийг нь авах нь нэг бодлын бас зүгээр л нөгөө хүн маань өөрөө одоо шилбэл ухаарахгүй ч юм уу байх юм бол тийм л юм л та. За тэгээд энэ удаагийнхаа дугаараар бид хоёр Японд эмнэлэгт үзүүлэх болон гадаад хүн эмнэлэгт үзүүлэхэд анхаарах зүйл юу байна? Тийм ямар эмнэлгүүд байдаг уу гэх зэрэг мэдээллийг тавьсан хүрлээ. Энэ удаагийн дугаарыг дуустал сонсон маш их баярлалаа. Манай Япон хөтөч Future Japan гэж нэрээр Apple Podcast, YouTube Podcast, Facebook Podcast байгаа сувгуудаараа дамжуулан Японд сурахтай холбоотой мэдээлэл өгж байгаа. За тэгээд 2022 оны 7 сарын эсэлт хэлний бэлтгэлт хувийн зард сурах эсэлтийг авч байгаа учраас хэрвээ одоо Японд сурах хүсэлтэй байна, хэлний бэлтгэлд явахаар сонирхож байна гэсэн залуус ах юм бол манай төвд хандахыг урьж байна. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баяртай.